Өдрийн мэндийг хүргэе ирэх үзэгчтэй. Тэгэхээр гоё болзоо нэвтрүүлэг хамгийн нандин хамгийн хайртай хүмүүстэй одоо хүмүүсийг болзуулсаар үргэлжилсээр байгаа. Өнөө оройны одоо дүүгээ урьсан хүн бол инх зол тийм ээ. Төрсөн дүүн инх жаргал. Тэгэхээр гоё болзоо нэвтрүүлэгт яагаад одоо дүүгээ урих болсон бэ? Би дүүгээ гомдоцсон байгаа. Тэгээд бид хоёр яг сайн ярилцаж чадаагүй. Тэгээд ихчдэн учраас яг энэ муудалцнаас хойш цагаан сар ч өнгөрлөө. Ер нь бол одоо сарууд өнгөрөөд байгаа байхгүй. Тэгээд төрсөн ихчдэн юм чинь бид хоёр ээж дээрээ ч юм уу таарлалтан тэгээд зүгээр л таарлалтал яваад байгаа болохоос ш яг чин үнчээр одоо ингээ уулзаад би энийхээ өөдөөс хараад за их чин тийм юмн дээр буруу зүйл хийсэн байна уучлаарай гэж уучлалтаа гоо чадаагүй байгаа байхгүй. Тэгээд шартай юу? Шартай. Ер нь ихтэй айл гэрт бас төрсөн ихч дүүс ах дүүс муудалцах тохиолдол байдаг шүү дээ тийм ээ. Тий. Тэгээд бид хоёр болохоор яг нөгөө яг муудахта одоо хамт одоо сүүлийн 7-8 жил хамт ажиллаж байгаа байхгүй юу. Тэгээд яг нөгөө ихч дүү гэхээсээ илүү ингээд ихч дүү бас дахар дээрээс нөгөө ажил төрлөө хамт хийгээд гэхээр ингээд муудалцсан. Тэгээд сүүлийнх нь бүр айгүй хүнд муудалцсан байсан. Тий. Нууц иш болол яг юунаас авсан юм болоо? Би одоо ингээд төрөөд одоо 5 дахь хүүхдэд төрүүлээд ер нь бол нэг 10 сар болж байгаа байхгүй. Тэгээд ер нь бол ингээд төрөх болгонд маань дүү маань ажлын маань арын дагаад ингээд үлддэг байхгүй. Миний ажил явж идэг. Тэгээд дүү маань болохоор ингээд яг арын дагаад ажиллаа хийж идэг. Гэхдээ л дүү маань бас ардаа амьдралтай. Тэгээд тэр болгоныг ингээд үнэлэхгүй яг эргээ бодоход ба штэ. Тэгээд баг үнэлсэн байгаа байхгүй. Дүү юм чинь хийж явах ёстой гэсэн нэг юм өнцгөр хандцсан маань миний хамгийн том буруу байгаа байхгүй. Тэгээд энэ одоо муудалцааны хамгийн гол шалтгаан нь бол миний зүрүүд зан ихчрэгсэн байдал энэ төр байгаа болохоор тэгээд би дүүгээсээ төрүүлж уучлалтгаа гэж бодсон. Ямар гоё юм бэ. Тэгэхээр ихч бол ухаан гаргаад дүүгээсээ уучлахгүйч гоё болцоо нэвтрүүлэх дүүгээ урьсан байхны ингээд хамтдаа студ орох уу? За тий. Ярилцах соёл хөтлөн гоё болцоо ихч дүүсийн болцоонд хамтдаа орцгоё. Яа, за ихчийг уучлсан гэж ойлгож байгаа. Ну. За хөрх мөн. Ишээ суучих юм уу? Ямар хөрх. Гоё агч шүү дээ. Шүүгчийнхээ тэмдгүүдийг зүтсэн. Хүмүүс бол ерөнхийдөө мэдгүй л хал да чиний энэ ямар одоо хүч хөдөлмөрөөр бий болсон зүйл гэдгийг ингээл юм ярих. Энэ доотлих нь мөнгөний тэмдэг нь болохоор зэрэг талбай шүүлт буюу оноо өгч чаддгүй ч гэсэн яг стандартын дагуу сомос хийж гэнэ үгүй юу гэдгийг шүүдэг юм шүүлтийн одоо мөнгөн зүйлт. Дээдлийнх нь болохоор зэрэг мэрэгжлийн шүүгч болохоор энийг авдаг юм сормос сурлаачин. Гадны улс оронд одоо Монгол улсынхаа нэрийг гаргаа шүүгч гэдгээд эрхэм цолтойгоор ажил хөдөлмөрөө хийгээ явах гэж байгаад нэг чинь бол их баярлж байгаа. Тэгээ чиний их өөрийн чинь хичээл зүтгэл байгаа шүү гэдгийг бас хэлмээр байна. Йоо энэ зүгээр ярьж болохгүй яаж байгаа юм бэ? Муудалцсан байж хагаад яриаггүй удаж жагаад ярьчихж байгаа болохоор тэгээд ах шиг байна тий. За энэ нэвтрүүлэг болохоор ингээд асуулт юм байна. Нэгдүгээр асуулт гинэ. За гомдох болсон шалтгаан нь юу байсан бэ? Гомдоод хэр удаан хугацаа өнгөрч байгаа вэ? Зүгээр л эрхэлбэгээс. Тэгээд нөгөө жоохон эрх болохоор яагаад ч юм ингээ ихчтэй ээжтэй бүгдэнд нь эрхэлжээж юмны хард гардаг болохоор тэгээ нэг ажиллаа хийгээ явж явах үедээ ягаад ч юм бусад хүмүүсээс арай илүү нөгөө ширүүлээд төрсөн гэдгээр нь энэ хүн ойлгох ёстой ч гэдэг юм уу бас л нөгөө хамаг тэнэг зангаа гаргаал явцсан одоо миний алдаа бас байгаа хгүй. Тэгээд дүү надаас уучлалт гуйх ёстой. Тэгээд надад буруу зүйл одоо ерөөсөө байхгүй. Ихчин юм чин одоо ихч шиг байж дүү бол миний өмнө одоо өгөнд орж явах ёстой гэдэг тиймэрхүү өнцгөрөөсөн. Тэгээд эргцүүлээл би зөндөө удаан бодоод исэн чинь дүү маань алидийн 30 гарцсан том хүн болсон. Тэгээ нэг гэрт өссөн шигээ одоо дүү байхаа болсон гэдгийг би хүлээн зөвшөөрсөн. Өнөөдөр энэ дуулзах хүртлээр уучлалтын талаар бодож байсан уу? Надтай уулзаад хамгийн түрүүнд юу бодогдож байна вэ? За яг үнийг хэлэхэд нэг уулзахгүй нэг хит хонцохоор санаад хийдэг. Өөрөө ирэхгүй тэгэл санаад идэв шүү. Би яагаараа ихч дандаа сонирхт юм болоо гэдэл. Тэгээд төд удааг байсан. За айлын баг юм чи угаасаа л хэрэгэлчихлээ. Бүгдийг дийлж таарна шүү тэгээд. Буцаад очимоор юм шиг ингээ мэдрэмж төрдөг байхгүй. Яа нэг ч маань гадаа ганцаарж байгаа та. Загнаалж гисэн гэсэн байгаа дуусаа тэсэл тэг маргааш нь юу ч чадаагүй юм шиг энийг л ордог байсан шүү дээ. Өмнө ч гэсэн
Тэгээ энэ удаа ингээ инеехгүйгээр яваад гэсэн тань ч гэсэн амир эвгүүлээс баг те. Надад ч гэсэн амир эвгүй байсан. Би одоо ботход хүрсэн байхгүй юу? Урд нь хойлоо жижигхэн муудалцаад маргааш нь зүгээр болчдөг байсан болохоор би одоо ямар алдаа гаргаж байгаагаа мэдээгүй байхгүй юу? Хүн алдаа гаргаж л байгаа шүү дээ ерөөсөө. Алдаа гаргахгүй л юм шиг амьдраад байгаа юм шиг л надад санагдсан байхгүй юу? Одоо миний хэлсэн болгоно л зөв юм шиг одоо тийм үзэхтэй байсан л байгаа байхгүй юу? Тэгэхээр чи энэ удаа ингээд их гомдоод явцсан болохоор чинь их чинь бол зөндөө дотгошилж зөндөө юм ботсоо, ухаан орсоо бас. Хойлол ерөөсөө би болж ил гэж болцсон юм шиг хойлоо ер нь л тий. Тэгэл айгүй ухаарлал байла. Тусдаа ирсэн үеуд нь. Би өнөөсөө уучлалт гуйсан үг айстай ярьж болохоор айгүй гоё тийм. Дандаа ярьслах. Одоо тэгээд олон нийтээр тэгээд муудалцсан зарлчих. Одоо тэгээд их бодчиход за яах вэ гэд шийдсэн. Хамгийн хайртай хүндээ хүн илүү их гомддог гэдэг дээр хэр их санал нийлэх вэ гэдэг дээр бол яалтчгүй л яг өгнөн одоо ажил дээр ч биш юм а гэхэд ер нь ээждээ ч юм уу ер нь бол хамгийн дотны гэсэн хүмүүстэй л хүн их гомдчих гоод хамгийн муухай зангаа гаргачих гал гэдэг дээр бол би санал нийлнэ. Би ч гэсэн миний хамгийн бүх дутагдaltaй талыг гэр бүлийнхэн ялангуяа эгч мэддгээс хойш нийлнэ. За надад хайртай юу яагаад дүүдээ одоо хамгаас илүү хайртай. Өсгөөс ахуулаад нөгөө эгч нь учраас чи одоо аавыг нэ ээжигээ ингээ орлоод дүүгээ хот газар ингээ сурахтаа хүртэл ингэж хайрлж хамгаалж байна шүү гэж ээж айгүйх цагтаг байсан байхгүй. Тэгэхээр хайрлахаас гадна давхар би одоо өөрийгөө хариуцлагатай гэж ботсон юм билээ. Дүүгээ одоо хариуцах ёстой тий одоо дүүдээ бүр бүхэл юмар нөлөөлөх ёстой гэдээ ингээ ойлгоцсон. Тэгээ тэр маань ингээд удаандаа одоо чамайг ингээд дарамтлаад байгаа юм шиг мэдрэмжүүдийг төрүүлээд илүү их гомдоосон баха тэр нь дахиад уучлалт хүсье. Дүүгээ ч гэсэн уучлаарэ. Хитрхийх дураараа бүх юм дийлнэ гэсэн хандлагаар ханддаг байсан дуучлаарэ. Тэгээ хайртай. За хүүхэд насныхаа хамгийн нандин дурсамжаа хуваалцаач багадаа хэр муудалцаж өссөн бэ? Энэ асуултууд дандаа муудалцах гэдэг. Би тэр чи ер нь муудалцахын үлгэр жишээ байсан юм уу хаашаа тэр одоо бид нар чи ингээд багш нарын хотхон ингээд хотхон дотор байсан шүү дээ тий. Хотхоны одоо нэг юм амьдрал одоо эргэн тойронд багш хүмүүс ингээд амьдардаг тий. Тэр хотхондоо л ер нь бол үлгэр жишээ муудалцах гад байдаг. Хамгийн гол нь ээж мэддэгсэн. Тий ээж одоо ер нь бол бид хоёрын муудалцсныг ер нь мэдтгүү л байсан л та тий. Тэгээ том болоод бит хоёр зодтолдог байсан шүү дээ гэсэн чи ээж бүр гайхаад юу яриад байгаа юм. Манай сум чинь 8 жилдээ 16 нас хүрээд ер нь сумаасаа явж 9 дугаар ангид аймагт юм Улаанбаатар сурдаг шүү дээ. Тэрний өмнөхөн одоо сумынхаа сургуулийн хамгийн том ангид орчихсон өөрийгөө их том болсон гэж бодсон явж исэн чинь нэг удаа нөгөө дүүдээ үг хэлээд аяга угаач гэдэг үлөө тэгсэн чинь үгүй одоо дандаа би аяга угаадаг ээлжилж угаач гэдэг үлөө нэг тиймэрхүү юмнаас болоод ерөнхийдөө цохиод авсан чинь миний гарыг буцаагаад бариад авсан. Тэгээ бариад авсан чинь би ингээд дийлэх гэсэн чинь дийлэхгүй намайг ийшин ч чирээ тийшин ч чирээд тэгэл ер нь тэрнээс хойш за дүүгээ бол зодож барахаа бол болсон юм байна гэд. Тэгээ ажилласан чинь барахаа байжлаа ухта угаасаа манай их чинь жүжигчин мэрэгчлээ тэгээд угаасаа багаасаа жүжиглэх одоо авьяастай байсан тэгээ ухаалт амтсан. Дөнгөт нь би жигнээс ухаан алдчихлаа гэдэг. Бүр айгаад ээжиг дуудахаар ээж загнуулах гал болдгоо. Тэгээд нэг гэрийн ойлт манай ихчийн найз нь амьдрдаг гэсэн. Тэгээд ихчээ хар хурдаар гүйж ихчигээ би алчшиг боллоо гэж ингээд гүйгээл. Тэгээд тэрнээс хойш тэгж хэлсэн чи мэдээгүй шүү дээ. Тэгээд нэг уус цацсан чинь яагаад ч үгүй тэгэл тэрнээс хойш өвөнд нь олдог болсон да. Би тэгээд ус цацгаар л нэг сэргэж байгаа хаа. Тэр чи ухаантай байсан. Бас сэрэг. Эхнийх дээрээ сэрэг шүү дээ. Айхтар байгаа заслаа. Одоо ингээд бодохоор манай хүүхдүүд ингэж ивэл яана тийм юм одоо та тэгдэг л яана одоо. Хорвоо дээр төрсөн эгч дүүгүй хүмүүс олон гэж байна. Тэгвэл эгч дүүс байхын сайхныг ярилцаач гинэ. Энэ тухай бас бодоогүй биш үү? Одоо миний найзалдаг 2 багын найзууд болохоор дан хүүтэй айлын одоо 2 хүүтэй айлын октод ахгүй юу? Ер нь айлын ганц октод гэсэн үг. Тэгээ миний одоо энэ гаргаад байгаа зан харан шиг дандаа шүүмжилдэг байхгүй юу? Ер нь ойлгохдгүй. Яагаад та хоёр хоорондоо муудалцаад идэх юм? Тэгээ одоо ингээд амьдрал тохиолдсон зүйлүүдэд ярилцахаас ахуулаад эмэгтэй хүнтэйгээ ярилцахаар арай илүү ойлгох штеп. Яагаад ингэж ийдгийг би лав дүүтэй байсан бол тийхгүй гэд намайг буцаагаад ингэж тэгдэг байхгүй. Эхнийхээс би нэг 5 дахь хүүхдэд төрүүлэх байхдаа нэлээд хүндрэлтэй тэгээд байнга л эмнэлгээр хэвтээд. Тэгтээ нөгөө хуваар ажил хийж байгаа учраас хайж явж болохгүй. Тэгэл тэрийг маань ойлгож байгаа учраас дүү маань тэр их ажлынхаа хажуугаар хоол чирээлгүйгэл тэг ингээл орж ирэхэр нь
дүүрээ бас бахархаж л байла. Тэгээд эмэгтэй болохоор л ойлгож байна да тий. Нэг удаа ч гэсэн гэрэн биш нэг их дүүхээ исэн хоол идчих гээд тэрхээр гих жишээний юмнууд л байна. Тэг амир царимтай. Царимтай байж исэн тий. Тий. Тэр чинь би дүүгээ хоол муу хийдгийг нь мэднэ л тий. Яагаад гэхээр тэр чинь миний буруу болчихж байгаа байхгүй юу? Нөгөө нэг одоо хоёр эмэгтэй хүүхэд нэг гэрт өсгөр чинь нэг нь одоо дотор гэрийнхээ дотоод ажлыг нэг нь гадаах ажлыг хийж таарч байгаа байхгүй. Би тэр чинь нөгөө төлөө модоо бэлтэн гээд ийм ажлууд байгаад байгаа. Тэгээ манай том ихч маань болохоор биднээс том одоо их насаар ихч учраас нөгөө алидэ оюутан болоо явцсан. Жаа болохоор зэрэг гэрийнхээ гаднах ажлыг хийгээ явчихна. А би болохоор зэрэг гэрийнхээ доторх ажлыг хийгээд хоол унд хийх, аяушаа нагуугаах, хог шорогш үрдэх гээд нэг ийм аахар шахар ажиллаа би хийчихнэ. Тэгээ бид юу яг хоол хийхдээ муу болцсон нь бас надаас шалтгаалсан юм билээ. Хоол хийж чаддгүйг чинь мэдж байгаа учраас надад тэр нь маш үнцэнтэй санагдчихсан байхгүй юу. Тэгээ том болсон байгаа зү. Тий, том болсон. Ихчдүүгүй хүмүүс чинь нөгөө нэг дотор болж байгаа юмнуудыг ингээ хүнтэй ярьж чаддгүй шүү дээ тий. Яг ярилцсан ихээр ээж нь эрт өнгөрч юм аав нь ч юм уу эрт өнгөрцөөд хорвоод ингээ ганцаараа юм шиг ингээд бүх юмыг ингээд туулж байгаа юм шиг мэдрэмжүүд аяг төрдөг юм шиг байлээ. Аа миний хувьд болохоор ямар нэгэн асуудал гарахаар ээжтэй юм уу эгч нартаа дүү нартаа ингээ хилээ авчдаг болохоор нэг тийм бухимдал гэдэг юм бэдгүү. Гой зүйлүүд олон байсан юм байна. Маш олон. Одоо оюутан байхад гэхэд бас нэг юм ярьчихгүй. Оюутан байхад би эгчтэйгээ адилхан хувцамсдаг болсон ш таачаас тухайсан шүү дээ тий. Тэгээд та нэг хүнтэй суугаад яваад тэгсэн чинь миний хувцас чи ганцхан шар тор хувцастай үлдчихсэн. Тэгээд тэрнээс хойш би чи нэрээ одоо бие дах цаг юм болсон юм байна штэ гэдэг бас тэгж бодсон. Тэгээ дундаа болохоор зэрэг зөндөө хувцастай. Зөндөө хувцастай. Өдөр болгон хувцас алж юмсэл харин тэгдэг тий. Тэгээ намайг хөдөөний хүүхэд гэхээр итгэдэггүйсэн шүү дээ. Манай чи хотлоо яриад байгаа. Би хөдөөнийх нэрээ гэл. Тэгэл хотын охин шиг хувцлуулдаг байсан баярлаа. За баярлалаа. Төрүүлж орж ирсэн юм да хотод хэдэн жилийн өмнө. Оюутан байгаад тэгвэл хичээлээ тараас шуусаа өстөр. Тий. Тэгэл хамтдаа цуг гэрлүүгээ хараал. Тий, өглөөндөө цуг гэрээсээ гараал тий. Тэгээ хамт цуг ингээл галаа түлээл дэнжи мянгад байдаг байхад төшгтэй байсан шүү мэдв. Чамааг ингээл оюутан болоод цуг хүрээд ирэхэд хамтдаа ингээд хашаа башин түрээслээл ингээл галаа түлээл байгаа юмараа хоол хийж идэл. Тэгэд нөгөө эрдэстэй гэж сүйс чинь 12 морь гэж тардаг те. Тэгэл ирэхэд дүү ингээл аимс бүгдээ сайхан жимбит л угаацсан. Тэгэнгүүтээ хоол мол хийцээ гэл байж хаад бүр бэлэн юм дээр ирдэг байсан. Тэгэл одоо ингээ эргээ бодохоор дүү маань их л түшигтэй байсныг түшигтэй юмнуудыг хилээгүй зүгээр албатай юм шиг өнгөрөөцсөн байна даа. Гомдосны хадараагаар бодсоо. Дахиад уучлаарай. Би ямар сандаа нөгөө зулагч асуудаг байсан байхгүй. Зулагчийн сүйс дотор ч дандаа мэдрэл муутай хүмүүс идэв юм ганцаараа яриад байж тээ гэдэг. Яг нөгөө хөдөөний л хүүхд толгой хөдөөний хүүхд шүү дээ. Гэвч чи үгүй мэд юм уу бэлж байгаа гэд. Ингэж амар бэлддэг юм байна. Тэгээд нөгөө орой болтол та бэлддэг те жүжиг болгоны үзэг. Манай их чи ингэж яваал ингээ нэг оройтоо те одоо нөгөө нэг оройн цагаар хүртэл ингээ бэлдээ явд юм. Ийм тэрний эцэст ийм сайхан бүтээлүүд гардаг юм байна гэд айгүй ойлгодог гэсэн. Тэгэл их чигээ таксидаа дэрэн готно. Тийм. Загиндаг байсан шүү дээ. Тийм. Нөгөө айсандаа таксидаа дэрэнгүүт тэр чинь ихтэй орой моройгоор гайгүй. Зарим үед би чинь нөгөө сүйсээ оюутан болохоор өсгөтэй гуталтай оюутан болохоор ч гэжтэй заавал сүйсээ оюутан өсгөтэй гутал өснө гэсэн байхгүй шүү дээ. Тэгээд өөрийгөө жүжигчин болгож байгаа, Монголын од болгож байгаа гэж боддог байсан болохоор амар ганган. Тэгээ өсгөтэй гуталтай дэнжи мянгар алхахаар чинь хэцүү гадаг болохоор нь таксидчихгүй юу. Тэгээд их таксидхаараа чи ээж яаж одоо мөнгө олж байгаа илээ дээ. Яаж бит хоёрыг сургаж байгаа илээ дээ. Та одоо ямар муухай энэ мөнгөө таксинд өрөө тахтай яад ингээл маад өвч намаа зэмлэн. Тэгэл нэрээ би буруу юм хийчих гээл цөнхөндөө нөгөө нэг юм чишиг шиг юугаа хийчгээд өдөртөө суус дээр гангарах үедээ гангарчингуудаа орой болохоор нөгөө сугандаа хоёр өсгөтэй гутлаа авчуулаад тэгээ чишиг өмсгöd дэнжи мягар алхацдаг гэсэн байхгүй. Магадгүй чи багасаа нөгөө нэг шатрын дугууланд яваад ер нь бол ийм эдийн засаг одоо тооцооны тал дээр айгу мундаг байхгүй юу. Тэгээд Монгол Улсын их сургуулийг бас юуны анги авлаа ямар ч гэсэн нөгөө ээж бол нөгөө яг Улаанбаатарт нэг суурин байж байгаагүй учраас Улаанбаатарын нөгөө яг сүйстэй газар зүйн байршлуудыг нэг сайн ойлгодоггүй мэдгүй жагааг сургууль авахт нь энтэйгээ сургууль аваад ирэхэд нь тэгж байгаа штеп. За миний охин ерөөсөө ганцаараа төөрч ин хотод хэцүү
автобус унаагач олохгүй. Тэгэхээр ерөөсөө ихчтэйгээ ойрхон сургуульд л ороорой гэд Улаанбаатарын Эрдэм оюу те Свэстэй хамгийн ойрхон яг уртталт нь байдаг хувийн сургуульд орж ирсэн. Тэгээ тэрэнд ороод буруутаагүй л те яг л нөгөө эдийн засгаараа л сураад тэрнгээрээ ч миний дөө сайн ажиллаа. Банкнд ч бас олон жил ажиллаа. Эдийн засагч ч бас хийлээ шүү дээ тий. Гэхдээ одоо нөгөө ихчийнхээ хийж байгаа ямиг дэмжих гээд хамтдаа байх гад энэ салбарыг сонгоод тэгээд энэ дээрээ ч бас буруутсангүй тий. Ажгүй л энэ. Тэгээ ер нь одоо ингээд бодоод хахад ингэж бодогдчих шүү. Банкнд ажилладаг байхад хүмүүс ингээд баярлаа талархлаа гэдэг ингээд хүмүүс явдаг шүү дээ. Сормос бас яг адилхан үйлчлэгэн ажил байгаа байхгүй юу? Сормос хийгээл ингээд явах хүмүүс гоё олгоод баярлаа гэх. Тэгэхээр би яг өөрийнхөө явж байгаа юм байна да. Тэгээ сормос хийж сурахаар амар гоё тийм тайвширлаг авдаг шүү дээ. Тэгдэг юу ч бодогдохгүй. Сормос артист олооч гэдэг өнгөс нь би үгүй ээ гэлээдгэсэн тий. Үгүй гэж яхад нь энэ айгүй хэрэгтэй ажил вэ шүү. Хүний одоо ер нь бол гараараа ингэж хийж байгаа. Тэгээ олон хүмүүсийг баярлуулдаг ч юм байна. Тэгээд дээрэс нь бит хоёр шиг хүүхдүүдэд харж байгаа ээж нарт бол айгүй хэрэгтэй ажил шүү гэд. Ер нь бол хүчээр сургацсан юм шиг надад санагддаг байсан байхгүй юу? Тий, ихэндээ. Тэгээ сая сүулт ч гэсэн одоо хойлоо ингээл муудалцаад саллаа шүү дээ. Тэгэхэд за мэдээ одоо ер нь бол нөгөө эдийн засгчаал хийх бах та. Тэгээд би ер нь бол ингээ хүчээр те өөрийнхөө хажууд байлгацсан бас миний бурууч байсан болоо та гэж бодож исэн чинь үгүйс билээ. Тэгээд нөгөө ажилласаа гарсан гэсэн чинь ажлын санд шууд иржээлээ. Ааха. Нөгөө эдийн засгчаараа ажиллаач гэдэг. Тэгээд цалингийн сонсоод үгүй. Бага хүүхдүүд ирэх байдаг гэд эрхлүүл яагаад эрхлүүлэх ёстой вэ гэдгийг би бас сүлд сонсоод за эрхлүүлээ да гэд ботсон байхгүй чи ч гэсэн бас тэрийг сонссон тий. Тэгэхээр чин тэр нь ямар учиртай байдин гэхээр айлын баг гэдэг бол их хатуу хувь заяатай ч юм уу тэр өөрийнх нь таньдаг мэддэг бүх хүмүүсийг ингээд бурхныхын оронд үдэж өгөөд үлддэг учраас айлын багыг эрхлүүлж хайрлаж агаарэ нандинж агаарэ гэдгийг би сонсоод бас л миний буруу юм байна гэдгийг бас ойлгосон доо. Айлын баг гэдэг хүн чинь ер нь бол айл гэрийн голомтыг авч явах хүн гэдгийг бол одоо ойлгоод явж лээ л да. Өөрөг ямар байх хэвтэй гэхээр бүх юм дээр ингээд нөгөө би айлын баг юм чинь ингээд нэг тэнэг зангаа хаях хэвтэй юм байна. Дандаа ингээд буулт гэдэг юмыг бас урдаа тавих хэрэгтэй юм байна гэдгийг айгүй ойлгосон. Эхнэр ч гэсэн хүн штэ бас. Тэгээд доторх юм ч гэсэн доторх юм ингээ гаргамаар дүүтэй эрхэлмээр ингээ мэдрэмжүүд байгаа штэ тий. Тэрийг ингээ ойлгохгүй би л ганцаар эрхлэх хэрэгтэй гэсэн шиг ийм байдлаар хандаж болохгүй байна гэдгийг ойлгосон. Илүүгээ асуужлаа. Нэг ганцаараа байх үедээ хүн аяух юм боддсон байлээ. Өмнө нь болохоор зөвхөн ажил дээр очиод тий хаппи байж байгаа л ирээл ингээ байсан чинь ганцаараа ажилласан чинь одоо амар ганцаардсан юм шиг мэдрэмжүүд их түрээд тэгэхдээ аяух юм ботсон. За талархах сэтгэл амьдралын сайн сайхныг илүү дүүргэж дутууг нөхтгөө бие биедээ талархаж явдаг хамгийн нандин холбоос цаг мөчөө хуваалцсан уу гинэ. Миний эгч чинь 5 хүүхэдтэй. Тэгээд амьдралын төлөө явж байгаа ч гэсэн ээжийнхээ 60 насны төрсөн өдрөөр нь цоо шин машин авч өгчээсэн. Яг бид нар авч чадахгүй байсан ч гэсэн миний эгч авч өгч чадчихсан. Тэгээ баярлаа гэж нэг сайн хэлж чадаагүй ч гэсэн одоо хэлий талархаж байна тань. Тэгээд одоо ч гэсэн сая ээжд маань байр авч өгсөн. Бид нүрийг авч өгч чадаагүй юмудыг төлж авч өгч байгаа. Баярлаа гэж талархаж сайн өгч чадаагүй ах. Зүгээрээ. Энэ болохоор чиний ч гэсэн хүч байгаа байхгүй юу? Шаардлага өндөртэй дүүтэй байгаагүй бол би магадгүй бас эрхлээд юу ч хийхгүй ээж байх байсан байх. Аав маань одоо дүүг маань 1-р ангид байхад намайг 4-р ангид байхад бас орчихсон. Тэгээд бит хоёр бол тэгэл ээжийнхээ хүчинд л дутуу явсангүй дээ. Тэгээд ээж маань яаж одоо бид нарыг их сургууль сургаж те яаж хичээснийг бид нар бүгдээрээ л мэдчихэж байгаа. Тэгээд тийм болохоор одоо аль чадчих байгаа ч гэдэг юм уу аль одоо боломжтой байгаа нь л ээждээ амьд сэрүүнд нь баярлуулах ёстой гэдэг үднээс л хичээгээд байгаа. Мэдүүгийн ч гэсэн энэ хичээл зүтгэл байгаа байхгүй. Яг ингээд эгч маань гэж хэлж байгаа ч гэсэн мэдүү энэ бол чиний их хөдөлмөр байгаа. Тэрийг нь эхлээд ямар ч нэг нь ингээд олсныгоо шууд ингээд хідэн тийш нь хуваачих юм бол альчгүй болох гэдсэн учраас яаж ийгээд нөгөө нэг хоримтлуулж агаад тэрийг ээждээ гэдэг юм л яваад байгаа байхгүй мэддэг. Санхүү дээр арай нөгөө чанга байгаа нь л барих ёстой гэдэг үднээс л их чинь бариад барьсаар агаал одоо ингээ хамтдаа ингэж байгаа л хамтдаа шүү мэдөө. Ихчигээ
зөвхөн ихч маань чадсан гэж бити бодоорой. Хуйлал чадчих байгаа байхгүй юу? За энэ бөө нус нулимстэй юу болчлоо доо одоо энэ хинт ч хэлээгүй яана ээж үзээд одоо яах вэ тоо Үйл шүү дээ. за би бидээ таалагддаг зан чанар бас адилхан тал бий юу гинэ. Хоёулаа сэтгэлийн хөөрөл өндөртэй. Тэгээд сэтгэлийн хөөрлөө би арай илүү дардаг ах тий. Барьдаг. Тий. Яг нэг юм альва юм нэг шууд бас энэ дутагдaltaй талч хийж болно, сул тал ямар ч тал хийж болно тий. Шууд эрсдлийн боддог. Магадгүй надад таалагддаг зан чанар нь гэх юм бол шулуухан. Надад шулуухан их жаргалаас өөр хилээд өгч хүн ер нь бол байхгүй байхгүй юу? Их жаргал жагаа тий. Мэд үгээс өөр надад ингээд шулуухан бүх юм маань хал палгүй бодос санах ч юмгүй тэгээд ишүү ингээд ишүү гэд хилээд өгч. Тэгээ тэр шаардлагыг тавих хүн чамаас өөр байхгүй. Тэгээд энэ зан чанар ч надад таалагддаг. Ухаантай байх гад яах вэ? Надад тэгээ тэр мэрийгэ хэлчихэл байхгүй да яваад. Ухаантай болчихсон 30 гарчихсан том хүн болчихсон л гэдэг байгаа юм тий. Тэрийг яах юм бэ? Яг байгаараа л байхгүй да тий. Чадна л гэсэн бол ингээд нэг битгэд л чадцсан явж байдаг. Жохон удаан байж магадгүй зарим талдаа нөгөө ингээд тий тэр би одоо удаан байгааг чинь ингээд заримдаа ингээд хурдлуулах гад зүтгүүлээд хүчлээд байдаг байх л да. Тэгтээ ямар ч хэсэн хийцсэн байдаг байхгүй юу? Хэлсэндээ хүрсэн байдаг. Тэр зан чанар чинь бол их таалагддаг шүү. Би 20 наснд байхдаа 20 тэл байхдаа тий ихчийнхээ бред онуудыг сонсохдоо ичдэг байсан. Аха. Эхэндээ бол ичээд сонсгоо. Тэгээ жоохон ингээд амьдралын ухаантай одоо 2 хүүхэдтэй болоод ирэхээрээ хөө минийх чи ямар гой дуулт юм бэ гэд хичээрээ буцаагаад бахархах сэтгэл төрж эхэлж байсан. Өгнүүд нь ойлгосон баг тий. Өгнүүд нь илүү ойлгоод одоо нүгэл гээш гэдэг одоо дуу байгаа тий. Тэрийг нь айгүй сайн ухаж ойлгоод тэгээ толгоондоо игээд бид нүр чи ингэж амьдрах хэрэгтэй юм бэ. Ингээ тий. Одоо нүгэл гэдэг юм чи ийм учиртай юм байна гэдгийг айгүй сайн ойлгоод Тэгээ ер нь бол манай ихч чинь нутаг усандаа амар хайртай ихэнх клип дуунууд нь дандаа нутгийн тухай дээр нутагтаа очиж хийдэг. Ихчигээ би яг одоо нэг өөрийнхөө тэр гоё дуугаа игээ жүжигээ тоглоод ингээд яваасаа гэж би ингээд хүсээд ард нь ингээд би зогсондоо гэдэг юм нэг жижигхэн цаад нэг бодол агаад байгаа шүү дээ. Бодол байсан. Тэгээд нэг тэр яг тэр бодолтой хүрхийхээ наадталт нь нятсан дуучлаарай. Буцаад тий одоо яг тэрэндээ очил гэхээр амьдралын жам юм да. Тэгээд хүүхэдтэй болцдог тий. Гэхдээ бол хүний амьдрал урт юм чинь их чинь тэрийгээ бол хийн гэж боддог. Энэ бурайд дуулах, өв соёлоо тээх, түгээн дэлгэрүүлэх гэдэг чинь бит бус би одоо өвийг биеэрээ авч явааг хүмүүсийн хувьд бидний заавалчгүй хийх ёстой үйл байгаа байхгүй юу? Аавынхаа тухайд ихтэй зориулж шүлгийн зохиолгосон. Дууны аяд зохиох хүний нас олцсон. Тэгээд бүрэн ихээр нь болгоод танд өгнө. Баярлалаа. Тэгээд бид хоёр чинь ааваас хоёулахнаа тий. Тэгээд тэгэхээр яалчгүй аавыгаа бахархах, ээжигээ бахархах тий. Нөгөө нэг нутаг орноороо бахархах гэдэг ингээд маш олон юмд талархаж амьдрах шиг сайхан юм байхгүй болохоор баярлалаа. Тэнгэр дээр байгаа маань чи төрөөр маш их бахархна гэдэг чинь үл итгэлтэй. Тэгээд энийг хоёлаа энэ 100 энэ жилдээ багтаагаад ажил олох юм. Тэгээ чадвал хуйлаа цуг дуулсан ч болно шүү дээ. Ямар хуйлаа мэрэгжлийн уран бүтээлчд биш, мэрэгжлийн дуучид биш тий. Одоо яг энэгээрээ ажиллах гээд байгаа биш юм чинь ер нь бол нэг хүнд нэг юм сайхан сэтгэл төрүүлэх нь чухал. Тэндээс битэрийн одоо тэр дууг сонсоод аав нь хэрвээ байгаа бол аавыгаа хайрлаарай. Аав нь хэрвээ байхгүй ч гэсэн ааваараа бахархаарай. Хэдий одоо хүн байхгүй байгаа ч гэсэн тэнгэр дээр бид нарыг үргэлж харж байгаа гэдэгт итгэж энэ дээр одоо амьдарч байхдаа хичээж амьдраарай гэт тэгж ойлгуулж дуугаад бол гоё ах тий. Тэгээд нөө үгийн зохиож өгсөн үндэ хэлсэн байхгүй бид хоёр ингээд ааваасаа ингээд хойлохнаа юм аа. Тэгээд миний аав ингээд мөр алдан гэдэг хүний ганц хүүхэд байгаамаа гэд ингээд хэлж өгдөг байхгүй юу. Тэгсэн чинь
амар гоё ингээд нөгөө шүлгүүдийн маань ингээд мөр олдонгийн чимэг тогтох гээд ингээ үгээр ингээ бичиж байгаа та. Тэгээ нутаг усандаа хайртай хүн байсан маа гэсэн чи манай дадлын одоо нөгөө нэг юунуудыг оруулсан байсан. Одоо Булгашаанд юу вэ те? Уул усны дайлаад энэ оруулж тэрийг хоёулаа сайхан уншиж байгаад яа да тий. тий. Над руу нөгөө чи явуулсан байсан шүү дээ. Дууны шүлэг гарсан гэж явуулсан байсан. Ууралцсан байгаа болохоор тэр чи юу гэж ойлгоогүй. Тэр мөр алтан чимээ тогтох гэдэг үг байгааг нь ч би бүр нэрийгсээ хараагүй юм байна. Тий одоо тэр нөгөө нэг сэтгэл санаа өөр байх үед арай өөр өнцгөр харна шүү дээ. Тий. Миний ээж байгаагүй байсан бол ямар замлаар яаж явж байгааг бид нараас мэдэхгүй. Тэгээ ээжтэй бас талархаж явах хэрэгтэй тий. Яаж ч гэсэн буруу хүмүүжүүлэхгүй. Хүнлэг сэтгэлтэй байлгаж өгсөн тий. Та санаж байна уу? Нөгөө бит хоёлынгийн сормос хийж сууж байхад нэг үг хэлжсэн шүү. Юу гэж хэлжсэн? Альва юмыг мөнгө гэж харуул. Өөрчлөлтөхгүй зүгээр л байгаа байдалд байрандаа байгаад байна. Тэгээд нөгөө нэг мөнгө гэж харахгүйгээр чи сэтгэлээсээ хийж игвэл амжилттай явна шүү гэд намайг анх сормос артист болж байгаад хэлжсэн. Би тэрийг нь бас яг мартцсан байгаа шүү дээ. Жүжигчин болж гин гэл би чинь одоо тэрнгээр сүйстэй ачгаал зуны амралтаараа очихдоо жүжиглээд байгаа ч мэддэггүй яагаад байгаа ч мэддэггүй маяглаад тэгээд нөгөө нэг юм жоохон хэлбэр маяг гаргасан л юм шиг байгаа. Тэгсэн чинь ээж тэгж байгаа хүн болох багаасаа хүлэг болох унаасаа их мөрөн дүлгөн эрдэмтэй хүн даруу жүжиглэх цагтаа жүжиглээд маяглах цагтаа маяглана. Энэ тэнд яваа газар болгондоо маазраад ах юм бол хүн чамаа тэнэг гэж бодно гэд. Тэгэхээр нэрэж тиймдээ гэд би тэрнээс хойш хичээгээд сүйст чинь 1-р курстэй D 2-р курстэй C, 3-р курстэй B, 4-р курстэй A төгсөж ялаа штэ. Тэгээд ээж л бид нарыг одоо яг үнэнгийн тэгж байранд нь тавьж өгөөгүй бол бид хоёр чинь бас л нөгөө яах ч юм бэлээ. Бие дагаад нөгөө 16 настайгаас хойш бие дагаад амьдарч байгаа чинь би ерөөсө чадах юм байна, болох юм байна гэсэн бас зан аран шиг суучж байгаа байхгүй тий. Ээж юу нь бол дандаа хүүхдүүдэд цаг заваад зарцуулдаг хүмүүсэндээ ажилдаа явна. Тэгэл нөгөө нэг дандаа ингээд алхахтаа одны тухай ярьж өгдөг. Дандаа сургамжтай юм ярьж өгдөг гэсэн аахгүй. Одоо ч гэсэн та хоёрын хүүхдийг чи хоёрын хүүхдийг ингээ харж ахта одоо танаад очиод хүүхдээ чинь харж яадаг манад ирээд хүүхдийн мань харж байгаа штэ. Тэгэхэд л энэ хөөхөн юмнуудыг хилээд өгчихсөн байгаа байхгүй юу. Тэгэд энэ олгон чинь л одоо миний ээж чи хоёрт ямар их тус тэмээ хүргэж байна. Тэр хүнийг одоо гомдоосондоо одоо бид хоёр хоорондоо муудалцаж тэр хүнийг гомдоож байгаа нь бас хамгийн хэцүү асуудал байгаа байхгүй юу. Тэгээд энэ нэвтрүүлгийг үзэж байгаа бол ээжтэй уучлаарай гэж хэлээ. Тэгээд шааш өргөтэй хүртэл ингээд дандаа ихээр альва юм ингээ авахгүй 5-5-аар ингээд аваад хамгийн сүүлд нь хамгийн их шахаад одоо ээж хажиж байгаа. Шунлын талаар зааж өгч байгаа байхгүй тий. Тэгээ нөгөө бас л нэг юу шиг л байгаа тий. Альва юмыг шууд ихээр ингээ авдаггүй баагаар заавдгийн шүү гэдгийг бас зааж өгч байгаа. Ээж нь чамаар их сургуулаа төгсөөд одоо ингээд дэлгэцээр гардаг юм ажил хийж байхад нь айгүй бахархч тий. Утга усандаа бахархалтай сууж ирсэн. Гэхдээ амьдрал нь арай болохгүй байгаа бол өөр ажил хийгээд үзэхэд илүүтэхгүй штэ залуу байна. Тэгтээ олцны баха намттай сонгосон ажил чинь их зүв биш шүү гэж хэлчихсэн. Тэгээд та дойролцол юм хэлсэн байгаа байхгүй юу? Өдөртөө миний хүү хідэн сормос идэв гэдэг. Тэгээ хүн орж ирвэл нэг орж одоо 2-3 хүн орж ирлээ гэж бодоход ихэнхийг нь дуудаад ингээд гуйж хийдэг. Тэгээ заримд нь болохоор зэрэг мөнгөөр заримд нь болохоор зэрэг бэлгээр л хийж байгаа байхгүй. Хамаагүй тий олцны бага намттай. Өдөрт бага олсон байж бага гэж битээ бод. Хийгээд лээ гэдэг. Тэгээд л одоо өнөөдөр ээжгээ тэр хэлсний одоо ээж юм аа л тэр чи хүч яахгүй би сая ээж бас нөгөө байранд нь оруулж захта хэлсэн байхгүй хэдүүлээ намар гоё найр хийнэ те ээжгээ байранд тэгээд одоо энэ байр ингээ таних болох юм аа энэ бол одоо охин ч авч өгч байгаа октод ч авч өгч байгаа гэсэн үг шүү таны хөдөлмөр таны энэ яваа насны чинь бүх юмний чинь хөдөлмөр бид нар багш нарын байранд амьдардаг байсан шүү дээ тэр чинь одоогоор бол нийтийн байрлахгүй тий тэгээд яг онондоо бол яг ингээд яг хотоо л таа маань ингээд өөрийн гэсэн байртай болж та гэдгсэн чинь үнэн ээж нь бол өстой хагартлаа баярлж байна. Ээж нөгөө над руу уйлаа залхаар нь за та одоо юм сүртэй энэ 30 гарсан хүмүүс хоорондоо муудалцаал үздэй өөр өөрсийн үзэл бодлоод нь таархаа ойлол муудалцаа. Та юунд нь уйлдгийг ингээд тэгэж хэлчихсэн. Ээж одоо уйлахаа болох ч юм уу тийм юм байхгүй шүү дээ. Тэр дотроо шалж л байгаа шүү дээ. Хоёр маань одоо ингээд муудцчлаа. Хэлэхгүй ш та шүү дээ. Хэлэхгүй шүү дээ. Эндээс гараад ерөөсөө хуйлаа ээж дээр л очие. Тий нөгөө хоёулаа хөтөлцөө очихоор ээж ямар их баярлах юм тий. Тий. Ой та энэ хоёр маань нэвлэрчиж байна тий. Хөөхөн юм жижигхэн юм аваад тэгээ тий. Яваад очиж гэрээс гаргасан жахаа маад байгаа шүү дээ. Угаасаа манай охиныг харж өөрийнхөө дуртай бүжиг таанцыг хийгээл явъя гэхэд одоо ээж охин нэг тэмцээн зохиох гээд байна. Гэрээсээ гарах хэрэгтэй байна. Хүүхдээ харамламаар байна гэхлээр тэгэл хүрээл ирж байгаа байхгүй юу өрөвдмөр.
Бид хоёр тэгэл 65 наснда ч юм уу тэгэл хүүхдүүдийг хараад явах хэмжээний байж чадах ч юм уу гэхээр ээжрээр маш их бахархмаар тий. Би бинийхээ өөдөөс хараад ингэж ярилцаж байсан уу? Ямар мэдрэмж төрж байна гэх. Гой мэдрэмж төрж. Их чихээ яасан хөөрхөн болсон ямар тэ том болсон гэж хайш. Хөрхөдөө өгшөрч гэж. Ингэж хараагүй утсан байна те. Би ч гэсэн чамааг өөдөөс чи хараад ингэж ярихад нэрэл дүү маань Том болжээ. том болжээ. Айл ихтер хүүхдүүдийг ээж тэг альва зүйлийг эргцүүлээд бодцдог. Альва зүйлийг бүр нарийн одоо гүн гүнзгий утгаар нь ойлгодог. Ийм болцсон байхад би дүүгээ жоох юм шиг л бодож хитрхээ жижигхэн хүүхдийн юугаар ингэ загнаж те зэмлэж одоо ингэж харьцажсэн байна. Одоо энэ цагаас хойш чацуутай юм шиг байна та. Тийм шүү дээ. Хитрүүлсэн байна. Тэгээд тэр магадгүй та байгаагүйсэн бол би одоо энэ бодолтой болтлоос хизээ удаа явж байгаа юм би мэдэхгүй байхгүй. Одоо 30 хэдэн наснда энийг ойлгосон бол би 40 хэдэн наснда ойлгоод явах гэж байгаа үе байсан ч юм лээ те. Тэгэхээр ингээд цагийг амар хурдан өнгөрүүлээд хурцгаад ухаантай амьдруулж байгаа баярлалаа. Яа хөөр хийдэ. Гоо сайхны салбар маш их эрчимтэйгээр одоо хөгжиж байгаа. Тэгээ энэний нэг илрэл нь болохоор зэрэг сормоос уртасгах техник гэж энэ техник байгаа. Энэ болохоор 100% handmade буюу гар урлал хүний одоо ур чадвараар бий болдог зүйл байгаа. Тэгээд энийг хөгжүүлэхэд хоёлаа бас нэг чимээ тогтохын өрсөд тодорхой хэмжээнд бас хувь нэмрээ оруулаад суралцаад ингээд 7-8 жил ажилласны үр дүнд өнөөдөр дүү маань болохоор олон улсын хэмжээний шүүгч, дасгалжуулагч багш болоод Шанхайд болж байгаа тэмцээнд одоо Монгол улсыг төлөөлөөд шүүгчээр явж байна. За тэгээд дээрээс нь шавнараа аваад явж байна. Аав маань тэнгэрээс хараад маш ихээр бахархаж байгаа бах. Эгчин ч чамаар маш ихээр бахархаж байна. Чиний постэр гараад ирэхэд эгчин муудалцсан байсан болохоор шеэр хийж чадаагүй. Одоо очиад шеэр гэл. Тэгээд ямдаа эгчин одоо үргэлж юу ч хийсэн бүх юм чинь дэмжиж ард чинь байна. Одоо миний дүү доловчоо твэх цаг нь болсон. Уучлсан баярлаа. Хайртай шүү. Зөвлөх юм байна шүү дээ. Одоо эндээс гараад ээжтэй очтой. Тэгээд